Би 6 хүүхэд болно гэж боддог шүү дээ. Одоо аав нь гоё дээлээ өмсөд. Манай аав намайг сургуульд сургаагүй мэт охиныгоо ядаж жолоон сургана гэд. Тэгээ жолоон сургаж өгсөн. Өмнөд нэг жижигхэн пүрэс 10-таа байсан би. Тэгээ аав охиндоо юм өндөр машин авч өгнө гэд. Гоё юм бэлээ том машин чи. Манай аав бас гоё юм л. Одоо энэ манай отроор явахдаа хэрэгэлдэг манай чиргүүл гоё. Энэ манайх нэлээ үнэтэй авсан. Одоо эний чинь манайх энэ том машиныхаа ард чирчдгий гоёгаз. Тэгээ энэ манай аа бүр энийг аав гэд зорин авсан. Эндээ ингээд хоолундаа хийгээд ит чинь энэ тэгтээ жоохон цэвэрлэхээр л байна. Юугаад ашиглаагүй одоо өнгөрсөн аа бутаар хөвсгөл яваад тэрнээс хойш тэг хөдөлгөөг. Хэдэн малын буйнаар ийм гоё явдаг байшин те. Гоё юм билээ ш хаан чамаагүй аваач тэр чинь. Жоохон үнэтэй л бэд юм бэлээ. Залуучууд л цухтаад байдаг болохоос биш манай хөдөөч одоо бүх юм ба. Тогтой болгоом машинтай хөргөгч хөлдөөгчтэй. Манай аав тэгдэж штт. Миний охинтой суусан жадтай хүн л сондаал гэдэг. Гоё хотын гоё залуу. Сонаал гэсэн штт. Тэгэл аавынхаа хажууд байна да нөхрөө аваад би 6 хүүхэд болно гэж боддог штт. Одоо аав нь гоё дээлээ өмсөд.